буйнаар ирсэн бурхан үрс гэдэг нэг бас чухал ном байгаа. Тэгэхээр монголчууд одоо залуучуудын орон бүгдөө л үр хөөгд гаргадаг. Гэтэл энэ дээр алдах нийтлэг алдаа маш их гарч байгаа. Нэрээ буруу гэх. Одоо шивлэг дахин яаж үргээхийн төрсөн өдрийн баярыг хийх юм уу, хийхгүй юм уу? За тэгээд энэ хүүхдийн хүмүүжил гэж хизээ эхлэх ёстой. Гэтэл бид төрсний дараа хүмүүжлэг цэцэрлэгт нь яашилтан даатгал хайж байна. Тэгэл ээж аавын суурь хүмүүжлэгж байхгүй. Гэтэл ер нь ураг олдсноос хойш л хүмүүжүүлж эхлэх ёстой. Тэгжээ тэр хүүхд эцэг их нь одоо юу анхаарч ямар хоолуунууд чи ямар ном зохиол уншиж байна гэдгээр одоо аимшигын гэдэг жишээлх юм бол аимшигын кино аимшигын ном унших юм бол хүүхд аимхаа болдог. Үсээ их самдадах юм бол хожгор өсгөө хүүхэд гарч ирдэг юм уу? Өнөөс үсэрч хариж буугаадах юм бол хүүхд найзтай давтав гэсэн айцтай юм бол тэрээс ураг олдсноос хойш их хүний хийж байгаа бодож байгаа ярьж байгаа бүх үйлдэлүүд нь нэлэх урагт бол нөлөөлж яадаг. Тэгээ гоо симфон, уянгын ай, бурхны сургаал ном уншаадах юм бол буянлаг, оюунлаг сайн хүүхэд төрөхөөр бүх юмнын дээр тэгээ бурхан багшийн эцгийн ачийг хариулах сургаал бүрийхээр тэгээд хүүхдийн Монгол хүмүүжил, үлгэрээр хүмүүжүүлдэг байсан. Одооно шиг гар утсаараа биш, сошиал орчинд хүний насанд хүүхдэж үзэх ёстой юм гэж үзэх ёсгүй юм гэж байна. Тэгэхээр яг Монгол уламжлаар хүүхдийн хүмүүжүүлэх, нэр хайрлах, ширгэлэх бүх зан үйлэнд бол байгаа. Тэгээ миний гаргаад байгаа номны одоо нийтэд хүргээд байгаа ном болоо лекц гол энэ ном бол дандаа лекцтэйгээ давхар явж идэг. Монголын өв соёл, язгуур өв соёл, Монгол түмэн бити одоо хүмүүс нэг ч хүн бити алдаасаа, буруу бити амьдраасаа, үхэхтэй ч гэсэн зөв одоо ингээд хойтон буйнаа ичүүл зөв сайн төрөлтөө олох, ад донгийн хорлолд өртөж сэтгцийн одоо эвдрэлд орж янз бүрийн асуудал бүү ороосоо дандаа л одоо муу юмнаас холдуулахын тухайд Монгол язгуур мөн чанар сургаал соёлыг л ном болгож, лекц болгож, эмгтэн гаргаж залуучууд болоод хүмүүс өргөн барьцлах юм.